Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ маска зүгээд ариун цэврээ сахиад эрүүл мэндэ бодцоогоороо хүүхдүүдээ. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал юм шүү. За өмнөх хичээлээр бид нэр YouTube дээр хэрэглэгч болох, видеогоо оруулах, видео апплод хийх, дараа нь видео устгах зэрэг ийм 3 багц хичээлийг үзсэн байгаа. Тэгэхээр энэ ямар учиртай байна вэ гэхлээр Солонгос дахь Монгол сургуулийн зүгээс видео контент хийх уралдаан зарлагтай холбоотойгоор багш нь 6-аас 12 дугаар ангийн бүх сурагчдад энэ хүү хичээлүүдийг орж байгаа. Тэгэхээр миний хүүхдүүд одоо яг хөөр энэ дээр бас сайн дадлага ажиллаарай. Өнөөдрийн хичээлээр бол YouTube Studio буюу видеогоо одоо YouTube дээрээ өөрөө засварлах, видеогоо монтажлах, видеогоо хасах энэ үйлдэлүүдийг бүгдээрээ сурна. За амжилт хүсье, багшаагаа дагаад хийгээрэй. За дэлгэц рүү анхаарлаа хандуулъя хүүхдүүдээ. Бид нэр YouTube-д нэвтэрсэн байна. За заавчнаас маска авч. За бүгдээрээ энэ дээр YouTube-д нэвтэрсэн байна. Баруун дээд буланд байх өөрийнхөө одоо зурагтай хэсэг дээр эсвэл өөрийнх нь нэртэй өөрийнхөө профайл дээр товшоод энэ дээрээс бид нэр YouTube Studio гэдгээ сонгоно. Ингээд бид нэр YouTube дээр видеогоо оруулах болон устгах, засварлах эдгээр үйлдэлүүдийг энэ хэсэгт хийж болно гэсэн. За өөрийн видео хэсэг бол зүүн гар талын цэснээс видеос дотор байрлаж байна. За бид нэр эхлээд оруулсан видеонуудаа одоос алийн засварлах вэ гэдгийг эхлээд сонгох нь байна. За тэхийн тулд уртлын видеогоо чагтлаад ард нь байх энэ харандааны зураг буюу деталь гэсэн хэсэг дээр товших байна. За энэ хэсэг дээр товшоод бид энэ тухайн видеоны ерөнхий нэр, тухай, за анхны харагдах зураглал болон бусад тохиргоонуудыг давхар хийж боломжтой. Үүнээс гадна видеогоо засварлах боломжтой гэсэн хүүхдүүд. Тэгэхээр зүүн гар талд байгаа цэснээс editor гэдгийг сонгоно. Видео editor гэдгийг сонгоно. За энэ бол бүхий л одоо видео монтажлдаг бүхий л програм дээр одоо ерөнхий загвартай ижилхэн. Тэгэхээр бид энийг хэрхэн яаж ашиглах вэ гэхлээр за энэ ерөнхий бүтцийг хүүхдүүдэд танилцуулъя. За энэ хэсэг бол миний видео харагдах хэсэг байгаа. Видео харагдах хэсэг. За доотлын хэсэгт нь бол замаар үүсдэг видео, аудио, бусад зүйлүүд бол яг үгээр өөр ингэсэн зам дээр байдаг. Тухайн замууд зэрэгцэж оршиж байвал яг тухайн видеон дээр зэрэг тоглогдно гэсэн үг. За энэ хэсэг дээр видео, аудио, за энэ төгсгөлийн видеон дээр ямар элементүүд байх вэ гэдэг нь ингээд энэ дээр харагдана гэсэн үг. За энэ бол blur юм тийм ээ. За тэгвэл эхлээд бид нэр видеогоо тоглоод харъя. За агшны энэ Coursera-гийн сайт дээр ямар нэгэн за ингээд бид нэр хичээлүүдээ видеонуудаа яг хөөр энэ байдалтай яг тоглуулж харж болно. За өөрийнхөө одоо аль хэсгээс тоглуулах вэ гэдгийг сонгохын тулд за энэ дээр байгаа шугам байгааз энийг зөөгөөд баруун одоо маус нэгээ дараад ингээд зөөгөө за аль хэсгээс тоглуулах вэ гэдгээ сонгоод яг энэ хэсгээс тоглогдно гэсэн. За гих мэтчлэн байна. За нөгөө тэгүр яг хөөр видеогоо илүү наривчлалтай харахын тулд энэ зүүм хэсгийг ашиглана. За ингээд томруулах юм бол илүү наривчлалтай видео мань харагдана. За ингэх юм бол ерөнхий кадруудаараа харагдана. YouTube дээр орсны нэг давуу тал нь юу вэ гэхээр YouTube дээр видео мань кадраараа харагддаг. Тэгэхээр бид нар бас илүү их ингээ харах илүү их боломжтой гэсэн үг тийм. За тэгэхээр яаж видеогоо засварлах вэ? Бидний хамгийн гол зүйл нь бол видеогоо edit хийж засварлах байгаа. За ингэхийн тулд хамгийн ихэнд курсороо аваачаад энэ trim гэсэн сонголтын дээр дарна. Trim. За trim гэдэг сонголтын дараа за ерөнхий видео маань ингээд синхэрдээд идэвчж байгаа нь харагдана. Тэгэхээр бид нэр эхлээд одоо ямар видеог хаанаас нь яаж хасах вэ гэдгийг сонгож өгнө гэсэн үг үү? Сонгож өгнө. За ингийн тулд энэ одоо секундын гүйлгэж байгаа байгаа шүү дээ. Тэгээ энийг за аль хэсэгт аваач байгаа. Алинаас хэсүүлэх юм. Гэт энэ хэсэгтээ явна. Аваачаад sleep-ийг дарна. Sleep-ийг дарна гэсэн үг. За ингээд энэ хэсгийг сонгогчлоо тий. За энэ видеогоо тоглуулж харъя яг энэ хэсэг дээр ямар байна. Уушлаг бүтэж төрсөн.
За энийг би жоохон хажууд тийшээ. За ингээд энэ хэсгийг яах нь вэ? Эндээсээ сонгоод за өөрийнхөө яг ингээд хэсгээсээ хаанаас эхлэх үү гэдгээ ингээд сонгож байршуулад sleep гэдгийг дарна. За энэ ингээд цагаанаар байгаа хэсэг бол ерөнхийдөө видеон дээр үлдэнэ гэсэн үг тийм видеон дээр харагдана. Тэгэхээр энэ хэсгийгээ би маус нэгээ дараад чирхээр ингэж харлаж харагдана. За энэ ямар учиртай вэ гэхээр хүүхдүүдээ энэ хэсгийг би хасж гинэ гэсэн үг. Хасж гин гэсэн үг. Энэ хараар байгаа хэсэг бол хасж гинэ гэсэн үг. За хоошоо үргэлжлүүлээд явъя. За ингээд суулаа гэдэг. За энийг сонсъё бүгд. Одоо чадахгүй гэсэн ямар ч ойлголтыг бол онлайн хичээлээр хийгээд чадна. За ингээд суулгах хэсгийг өгшин. За ингээд яг суулгана гэдэг энэ хэсгээр зогсъё гэж саная. За тэгвэл энээс хоошхыг би бас хасах гэдэг нь шүү дээ. Энээс хоошхыг минут хэдэн секундтэй 10 секундээс хоошхыг салах гээд устгах гээд ингэсэн. Тэгвэл энэ дээр sleep review салгах үйлдэлийг гэнэ. Энэ миний курс видеоны одоо энэ гүйлгч маань энэ чинээ байгаа учраас би sleep хийж. За ингээд энээс хойш хэр зэрэг хасах юм бэ гэдгээ маус нэгээ дараад видеого хоош нь яах нь гүйлгээд ийн гэсэн санаа. Видеон дээрх төрсөн дээрээ товшил гүйлгээд ийн. За энэ харалсан хэсэг бол яах нь хасагдах хэсэг гэсэн үг. За тэгэхээр би энийг буруу хасчлаа гэх юм бол энэ X-ийг дарчихна. Undo sleep энийгээ дарчихна. За дахиад хасах хэсгээ сонгох юм бол эхлээд заавал sleep-тэй дарна шүү хүүхдүүдээ. Яг энэ секундээс гэдгээ сонгоод sleep-ээ дарлаа. За энээс хоошоо яг энэ секунд хүртэл яах нь гүйлгэлээ. За энээс хоошоо видеог одоо бүгдээрээ сонь. За тэгэхээр дахиад жоохон урагшлуулч арай явуулаагүй. За энийг эхний кадрлан шилжүүлж. Хаанаас тоглохдох вэ гэдгээ энийгээ энэ нарийнхан урт босоо одоо гүйлгчээ сонгоно штэ. За CC гэдгийг дарахаар гэдэг хэсгээр одоо энэ хүртэл аваач гэвэл энийг ингээ хоош нь ингээ сонгочна гэсэн. Тэгэхээр видеоныхоо урт болон арт талаасныхоо аль хэсгээс нь ингээд өөрөө сонгоод хасах боломжтой. Тэгэхээр одоо би энийг хадгалахын тулд save гэдгийг дарах гэсэн чинь энэ маань идэвхжгүй байгаад. Тэгэхээр яг хөглөр би урьдчилж харах хэрэгтэй. За энэгээр хоосныг бид бусад програм дээр бол хойно үлдсэн хэсгийг урагшаа нөхөж ингээд чирж гүйлгэдэг бол YouTube дээр тийхгүй. Яг ингээд харсан хэсгүүд бол ингээд цагаан хоёр хэсэг нь хоорондоо холбогдчихно гэсэн үг. За тэгвэл бид нар бас эндээс нэг юм зүйл харна. Бид нар үйлдэлээ буцаадаг тийм ингэх юм бол яг энэ бичлэгний маань зүүн дээд хэсэгт байгаа undo гэснийг яах нь дараад урагшин шилжүүлж болно гэсэн үг. Үйлдэлээ буцааж болно. За тэгэхээр болно гэсэн. За одоо бид нэр хадгалах гэсэн чинь болохгүй байгаа тухай хэлсэн тийм ээ. За тэгвэл би preview буюу урьдчилж харах гэсэн нэг сонгоно. За урьдчилж харах гэдгийг сонгоод эн чинь ингээд зүгээр болчихж байгааз саяны нөө edit trim гэдэг хэсэг байхгүй болчихно. За одоо энэ дээр хараарай хүүхдүүд гүйлгэж хүн хар дээрээс шууд эхлэхгүй. Шууд алхасаад цагаанаас эхэлнэ. Анзааръя. Google руу ороод тийм байгаа зүгтүүдээ. За би ингээд хамгийн ихэнд гээд тавьсан хэдийж Google руу ороод шууд энэ хар хэсгээр тоглохгүй цагаан хэсгээр тоглож юм. Би миний үлдэх хэсэг шууд бичлэг маань энэ цагаан хэсгээс эхэлнэ гэсэн үг. За ингээд одоо энэ хэсгээс одоо анзааръя. Энэ хар хэсгээр гүйхгүй шууд үргэлжлээд энэ дараагийн хэсгээс харагдана гэсэн. Баруун дэд болон жижигхэн нөгөө арт хэсэг гэдэг шиг Google Translate болгоно. Бас хатгaalаад за одоо нэг ажиллах. За юм байл. Одоо харин preview дарсны дараагаар save-ийг яах нь save товчлоор мэ идэвчж байна. За тэгвэл энэ дэр хоёр янзын сонголт байгаа. Save гэдгийг товших юм бол миний оруулсан байгаа видео шууд өөрөө засварлагдчихна. Яг энэ үндсэн миний урт бэлтгэсэн видео маань байхгүй болчихно. Тэгэхээр яг гэхлээр
арийнхны options буюу энэ босоо 3 цэг дээр товшоод за save as new буюу яг энэ видеог бид нар яг дахиад нэг хувилбараар засвалсан хувилбараар YouTube дээр хадгална гэсэн санаа. За тэгэхээр бид нэр нь save as new гэдгийг сонголоо. За энэ дээр нөгөө Google дээр хийдэг, YouTube дээр оруулдаг бусад тохиолдлуудыг адилхан хийж өгнө. Google Translate би энэ дээр зүгээр хассан гэж оруулчих. Хассан хэсэг. За энийг ямар юм тавих юм? Public тавих юм уу? Private тавих юм уу? Гэдгийг хараад за огшин түр public гэж тавьчих. Ингээд save as new гэдгийг сонголоо. За ингээд go to the video хэсэг рүү очие. Окей. За одоо миний нөө видеос дотор миний Google Translate гэсэн хичээл байхаас гадна Google Translate хассан гэдэг хэсэг байна. Видео орж ирсэн байна. Гэхдээ одоо апплод хийх чинь гэсэн. За ингээд хэсэг хугацааны дараа миний хассан видео маань YouTube дээр тавигдах нэ гэсэн. За бүгдээрээ хэсэг хугацаанд төр хүлээе. За ингээд бичлэг маань яг гэхээр 62% гээд 100% болоод миний бичлэг маань одоо юу хийж дуусна гэсэн апплод хийж засагдсан бичлэг маань одоо апплод хийж дуусна. Бид нэр шинээр бас видео оруулахад ч гэсэн апплод хийгддэг шүү дээ тий. Тэгэхээр тэр хэсгийг яг нь хүлээж ийна гэсэн үгтэй. За одоо бид нэр бичлэгээ үзэх боломжтой бий. YouTube дээр үзье. За бидний 3 минутын бичлэг маань минут 33 секунд болсон байна. За ингээд бичлэг маань яг нь бэлэн болсон байна гэсэн хүүхдүүд ээ. За хүүхдүүдтэй амжилт хүсье.